За сайн бацгаана уу. Гиний таарууд байна. За 10 сарын галан мах бодтой ордуудын ерөнхий өнгө, санхүү эдийн засгийн байдал, хосын харилцаа, за тэгээд сүнсний дотоод дуудлага, дуу хоолойг нь Soul Truth картаараа дамжуулж хэлж өгье. Энэ 8 картнаас болохоор ерөнхий харилцаа, тэгээд санхүү эдийн засгийн байдлыг асуусан байгаа, ажил үйлийг асуусан. За энэ дээр хостой хүмүүстэй зориулаад хосын харилцааны картыг бас мөн асуусан байна. За уншлагаа эхэлцгээе. За нэгдүгээр картан дээр зоосны 9 гарч ирсэн. За тэгээд 10 сар бол их сайхан эхлэхний таатай эхлэх нь ямар утгаараа вэ гэхээр бие даасан байдал болон өөрийгөө тийм ээ бүрэн одоо ингэж хангаж чадах тэр мэдрэмжтэй гэр эхлэх нь. За тэгээ таны өмнө нь хийжсэн ажил үйлсүүдийн одоо нэг үр дүнгээ ашгаа ургацаа хурааж авах цаг нь болсон байна гэж харж байна. За тэгээд тав тухайн мэдрэмж, за тэгээд амжилт бүтээл, бусдаас ирэх сайшаал урамшуулал, за тэгээд санхүүгийн бас тий одоо ямар нэг хөрөнгө оруулалт хийсэн ч юм уу, эсвэл ямар нэг хөрөнгө хүлээж исэн бол тэр одоо мөнгө нь эд баялаг нь орж ирэх цаг нь болсон байна. За тэгээд өөртөө зориулж бүтээн байгуулсан одоо энэ амжилтаараа бахархаарай, баярлаарай. Окей. За их сайхан сар эхлэх нэ шүү дээ, 10 сарын ихээр. За хоёр дахь картан дээр нь цамхаг гэдэг карт гараад ирсэн. The Tower гэдэг. За тэгэхээр нэг тийм гинтийн өөрчлөлт, гинтийн нэг сэсрэлт ч гэдэг юм уу, дөргөн амьдралд нь бас 10 сард орж ирж магадгүй. За тэгээд харилцаа, хүн хоорондын харилцаа, эсвэл хувь хүний төлөвлөгөө, эсвэл карьерийн хувьд одоо гівгэнт ингээд юм нэг шинэ өөрчлөлт гарч ирэх гээд байна. За яг хөө тэгээд эхэндээ бол ингээд хүн чинь дасцсан юмдаа дассан газрын даав зөөлөн гэдэг шиг тэр юм нь ингээд өөрчлөгдөнгөд эхлээд жоохон ингээд тийм самдрах ч юм уу, жоохон тийм мэдрэмж орж ирч магадгүй. Гэхдээ энэ маань одоо тэр докторгүй байсан зүйлийг ингээд цэвэрлээд оронд нь та бүр ингээд урт хугацааны доктортой зүйл дээрээ төвлөрч чаднаа гэсэн үг байна. За тэгээд хүн болгоны одоо сэтгэдэг, боддог, одоо гэр бүлийн харилцаа, хүнтэй сууснаа суугаагүй юу, эсвэл одоо ажил үйл бизнес юу хийдгийг, ямар компанид ажилладаг гэдэг нь хүн болгонд өөрөөр байдаг учраас хүн болгон өөрсдийнхөө дотроо анализ хийгээд тэгж хүлээж авах нь шүү. За 3 дахь картан дээр хундагны 7 гарч ирсэн. За 10 сарда төвчээртэй байх хэрэгтэй байна. Төвчээр гэдэг бол түлхүүр юм аа. За хийж байгаа үйлийнхаа үр дүнгийг ингээд одоо хурдан амсгаад үр дүнгээ хүлээж байгаа. За тэгээ таны хийсэн тэр хийж байгаа бүх үйлүүд чинь бол одоо ингээд одоо үрээр төсөөлөе л дээ, нэг одоо цэцгийн үр ч юм уу, одоо жимсний модны үр тарьсан байгаад яваад байгаа байхгүй юу? Тэгээд тэр чинь ингээд тасаргаа тортлогоо хэрэгтэй, услах хэрэгтэй. За тэгээд ингээд ямар ч лсэн тэр үр чинь ингээд хөрсөндөө суугаад юу яасан байх нь үндэслээд эхэлсэн байгаа гэсэн үг. Тэгээд тэр чинь ингээд цойлоо гарч иртлээс хэсэг хугацаа орно тий. Тэгэхээр яг тэр утгаараа төвчээртэй байх хэрэгтэй ахны. За тэгээд 10 сарда за миний ямар ч лсэн хүсэж байгаа бүх зүйл одоо миний манифестлсан, миний мөрөөдж байгаа зүйлсүүд биелнэ. Ахтай цаг хугацаа орно гэдэгт тийм ээ итгэх хэрэгтэй. За тэгээд нөгөө нэг ертөнцийн хууль гэж байгаа шүү дээ, ингээд одоо жишээлбэл та ингээд заан одоо нөгөө нэг таталцлын хууль ч юм уу, манифестээрээ би ингээд заантаа болъё гэдгийгсэн чинь нэг гівгэнд хажууд чинь ингээд хүсэл нь амар маш хурдан биелэл хажууд нь ингээд заан гараад ирэх юм бол чинь ингээд айгуу тийм сонио асуудал болж байгаа байхгүй. Тэгэхээр хорвоо ертөнц таны ертөнцийн хүслийг биелүүлэхийн тулд бүхэл бүтэн тийм оркестр маш их юм том хэмжээний ингээд цог зүйл ажиллагаа ардталт нь явуулж идэг шүү. Тийм болохоор зөвхөн хорвоо ертөнцтэй итгээд төвчээртэй байгаарай энэ 10 сартаа. Гэж байна. За энэ дээр савааны хатан гарсан. За тэгэхээр
биш сэлэмний хатан. Одоо ерөөхдөө бол энэ хатан бол маш юм дайчин, тэгээ сэлэмтэй тулалдчихдаг. Одоо тийм энергийг илэрхийлж байгаа байхгүй юу? Тэгэхээр та болохоор те ингээд тодорхой байдал, шудраг байдлын одоо яг юм нөлөөнд энэ 10 сарда бүх үйл ажиллагаануудаа, бүх амьдралаа удирдах явуулах нь. За логик сэтгэлгээ, за тэгээ амьдралаас сурсан сургамж, цэц бэлэг те. За тэгээд бусдтай маш юм хэлэх гэсэн үгээ гоё тод хэлээд хүмүүстэй маш тийм тодорхой харилцаа үүсгэж чадах нь. За тэгээд эргэлзээ тэнэгэлзлээ одоо ингэ сэлмээрээ тас цавчаад үнэн гэдэг зүйл дээр төвлөрөх хэрэгтэй байх нь шүү за. За энэ дээр сэлэмний 5 гарч ирсэн. За энэ дээр 10 сард нэг жоохон тийм үл ойлголцол, жоохон тийм тэмцэл бас гарч магадгүй байх нь манай энэ хонь харслан номын ордныхны хувьд. Гэхдээ тэгээд тэр болгон дээр те ингээд савчиж ороод өөрийнхөө энерги зарцуулаад стресстэй дах шаардлага өртөөсөө байхгүй. Өөрийнх нь тулааныхаа талбарыг зөв сонгоорой. Тийм. Тэгээд бүх тэр те тэмцэлтэй тулалдаан эцсийн үр дүн нь адилхан байдаггүй шүү. Тэгээ хэрвээ тухайн одоо тэр асуудал үүсгээд байгаа хүн таныг ойлгохгүй бол одоо тэгэл тэр хүний л асуудал ахгүй тий. Заавал өөрийгөө батлах гал тэгэх шаардлага бол байхгүй. За үргэлжлүүлье. За Савааны Хүлэг Баатар гарч ирсэн байх нь. За тэгэнгүүт 10 сард таны нөгөө нэг хүсэл тэмүүлэл, за тэгээд нөгөө нэг одоо юу гэдгийг моментум гэдэг те яг ингээд хийх гээд байсан зүйлийнхаа үр дүнгийг харах одоо тэр мөч тэр үеийн эргэж ирэх нь байна. За тэгээд юм гоё сэтгэл догтлол мэдрэх нь нэг шоргоолцгүй. За. Сэтгэл догтлол мэдрэх нь. За тэгээд юу яах нь? Аялал бас нэг аяллаа тийм хэлбэр одоо ямар нэг байдлаар аялалд гарах ч юм уу. За шинэ боломжууд тийм ээ эдгээр ингэж гарч ирснээр та их урам зоригтой болж ирэх нэ. Өөрийнхөө урам зоригоо дагаад гэхдээ төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөхөө төвчээртэй байдал энэ хоёр 10 сард таны зүгээс нэлээд шаардагдах сар байх нь. За энэ дээр сэлэмний 6-гийн хүзэр гарч ирж байна. Тэгэхээр нэг ийм нэг транзит буюу нэг цэгээс нөгөө цэг рүү ингээд жоохон өөрчлөлт орох сар байх нь байна. За тэгээд стресстүүлээд байдаг таныг хямраагаад байдаг орчин ертөнц орчин байдал те. За тэгээд хүн хоорондын харилцаа за гихмчлэнгийн зүйлсээс та өөрийгөө татаж аваад дахиад нөөш оролцож байна. Өөрийгөө татаж аваад тэгээд юу яах нь илүү тийм тайван амар амгалан бие махбодын хувьд сэтгэл зүйн хувьд за тэг ухаан бодлын хувьд тийм одоо илүү тайван юм руу би те орё тийм тэгж одоо энэ 10 сарда байя гэсэн тийм хүсэл тэмүүлэл ер нь амьдралаа би тэгж авч явъя гэдэг тийм одоо бодол орж ирэх нь. Тэгээ тэр чинь маш зөв бодол шүү. Тэрнийг одоо сахиуснууд нь дэмжиж байна. Тийм. Тэгээд ер нь бол хүн ингээд тайван байхтаа л илүү амжилттай, илүү зөв шийдвэрүүдийг гаргаж явж идэг тийм болохоор өөрийгөө ангаагаад тэгээд прогресс буюу ингээд өсөлт ингээд аажмаар дээшээ явж байгаа гэдэг утгаар энэ карт маань гарч ирсэн байна. За тэгэхээр ямарчсанаа дахиад өөрийгөө ангаах гэдэг карт маань гарч ийн тэ. Тэгэхээр таны тэр өөрийгөө эдгээгээ дотоод сэтгэлээ ангаах ингээд процесс чинь ингээд эхэлсэн явагдаж байгаа шүү. Явагдаж байгаа гэж хэлж байна. За тэгсэн чинь 10 сарын сүүлээр та яах нь нэг тийм гоё ийм нэг шинэ энерги, шинэ харилцаа, шинэ ажил ч юм уу, шинэ урам зориг орж ирэх нь. За тэгээд адал явдал бас тий гарч ирэх нэ. За тэгээд эдгээр бол ингээд таны яг тэр амьдралдаа хүсэж байгаа зорж байгаа зүйлүүдийг биелүүлж
биелүүлэхийн тулд орж байгаа 10 сарын одоо ерөнхий энерги маань ингэж орж ирж байна. За тэгэхээр энэ дээрээс харахад төвчээртэй байх хэрэгтэй. За тэгээд өөрийгөө эдгээх, ангаах тий тайван байдалд байх гэдэг зүйлсийг бас харах хэрэгтэй. За тэгээ энэ дээр бас үр шимээ хүртэх гээд байна. Одоо түрүү хэлсэндээ хөрөнгө оруулалт ч юм уу, хийж исэн бизнесээсээ ч юм уу, ажил үйлсээсээ яг ингээд ашгаа хүртэх үе энэ 10 сарын ихээр. Окей. За тэгээд энэ дээр тэр нөгөө нэг үл ойлголцол тэмцлийг бол тэгээд ойлгосон тий. Заавал тэрэн дээр өөрийгөө батлах гал өөрийнхөө зүг гэж зүтгээд ах шаардлага байхгүй, зүгээр тавиад явуулахад бол болж байна гэдгийг чинь. За одоо тэгээд хосын харилцаа буюу гэр бүлтэй хостой хүмүүстэй зориулаад энэ love oracle-аас харж үгэй. За энэ дээр sacred union гэж гарсан байна. Ариун нэгдэл гэсэн утгаараа. За яагаад вэ гэхээр та хоёрын ингээд нийлсэн байгаа чинь тий өртөөсөө нөгөө хувь тавилан амьдралаараа за тэгээд нөгөө хувь заяа төөргөөрөө нэгдсэн байгаа байхгүй ингээд гэр бүлийнхаа хувьд тий хосын хостой хүмүүсийн хувьд. Тэгэхээр энийгээ тий хайрлан хамгаалаад хүндлэх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр хосын харилцаа гэдэг бол хамгийн тий чухал хүний амьдралд хэрэгцээтэй зүйлсүүдийн нэг шүү дээ тий. Тэгэхээр үнэхээр ийм ариун дагшин гэдэг утгаар нь хандаж чадах юм бол та хоёрын харилцаа энэ сарда маш аятайхан гоё нэг нэгнийгаа тэг ингэж нэгнийхээ үнэлж хүндэлсэн тийм харилцаан дээр тогтож чадах нэ. За одоо энэ soul truth буюу сүнснийхээ картыг харж үгэй. За сүнсний картн дээр таны дотоод дуу хоолой хонь, арслан, хумх, ном тийм ээ. Гурван ордны ерөнхий сүнс нь 10 сард юу гэж дамжуулахыг хүсэж байна гэдгийг харж өгье. Баярлалаа. За эндээс танаас асуулт асууж байна. Энийг бас дотроо бодох нь байна. Юу гэж асуусан бэ гэхээр би тэг гадагшаага хараад байна. Тэ өөрөөргөө гаднаас хайгаад байна. Харин яг миний дотор юу байгаа юм бэ? Миний дотор аль хэдийн юу байгаа вэ гэдгийг өөрөөсөө асуух нь байна. Тэгэхээр нөө бидний анхаарал тэ сэтгэлгээ ер нь бол ингээд гаднаас ирэх магтаал урамшуулал тийм ээ гаднаас ирэх одоо зүйлсүүдэд маш их анхаарлаа хандуулж идэг. Тэгэхээр тэр бол хэрэг ерөөхдөө бол тийм нөгөө нэг хүн дотоодосоо эхлээд асуултуудаа авлаа тийм ээ дотоодосоо өөрөөсөө хайх хэрэгтэй гэдэг утгаар энэ карт маань гарч байна. За энэ төр тэгж байна. Та өөртөө итгэлтэй байдал, амар амгалан, хайр дурлал тий хайр тий. За тэгээд цэц бэлэг тэгээд одоо амьдралд чинь ямар нэгэн тийм хөтөж чиглүүлэг гэдэг зүйлсийг та хайж гин үү? Тийм ямар нэг зүйлийг хайгаад байна уу? За бид нар ер нь бол дандаа гадна орчноос юмнуудыг хайж идэг, тийм ээ? За тэгээд тэр нь ч гоё юм шиг, энэ нь ч гоё юм шиг санагдаал. Тэгэл дараа нь тэр нь ч бүтсэнгүү одоо энэ миний дургу хүрэгчлээ гэж одоо бухимдаал. Тэгэл одоо яг ингээд тэр бүх зүйлсийнхаа үр дүнд те ингээд юу яадгүй юм сэтгэл ханамжийг те яг болчлоо миний хүсэж байгаа юм энэ байна гэж харж чаддаггүй. За тэгэхээр 10 сарда та те дотгошоогоо ороод дотроосоо хайх юм бол бүх юм чинь таны дотор байгаа. Бүх асуулт таны дотор байгаа шүү гэж одоо манай Oracle карт маань хэлж байна. За тэгэхээр 10 сарда юу хийх хэрэгтэй вэ гэхээр одоо энэ асуултнуудаа хариулаад энээсээ өөрийнхөө дотоод руугаа орохын тулд те одоо энэ хэлсэн штэ. Энэ карттай холбогдож байна. Сэлэмний 6-тай те илүү тайван амгалан энэ гол мөрөн урс руу тэр те тайван амгалан мэдрэмжийг мэдрэх гээд байхын тулд те гаднаас биш дотроос хайх нь штэ. За тэгэхээр өөрийнхөө дуртай одоо тийм нөгөө нэг тосон тусаалгууд байдаг тий гой тостой үнэртэнгүүдийг ингээд үнэрлээд гүнзгий амьсгаа авч үнэрлэх нь тэрнийга. За тэгээд зүгээр л нүдэн айнаал одоо нэг юм бяцлаглалын аргачлалыг заагаад байна л да. Нүдэн айнаал тайван суугаад
өөрийнхөө дотоод ертөнцөөр аялаарэ гэж байна. Тэгээ таны яг хүсэж байгаа асуултын хариулт чинь яг өөрөө чинь дотроос нэгдэ гараад ирнэ гэж. Тэгэхээр энэ дээр заавал essential oil дээ нэг амин тос гой үнэртэй тосох шаардлага байхгүй. Ер нь бол нэг тийм хүч ч юм уу арцгаан гуйгуулаад ингээд чимээгүй орчинд өөртөөгөө хэсэг суугаад өөрөөсөө асуулт асуугаад тэндээсээ хариултаа олох нь шүү гэж манай энэ Oracle card маань хэлж байна. За ингээд 10 сарын хувьд бол манай гал эрчимтэй, гал биетэй арслан, хонь, ном 3 ордныхны хувьд бол ерөөхдөө төвчээр за тэгээд тайван амгалан байдал. За тэгээд ямарваа нэг гоё шин санаа орж ирэх юм бол тэрэн дээр маш юм анализ нэлээд хийж сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад бол хэрэггүй. За тэгээд ямар нэг тийм өөрчлөлт орж магадгүй харагдаж байна. Ажил ал босын харилцаан дээр нь ямар нэг өөрчлөлт харагдаж байна. Тэгээд энэ дээрээс дахиад гарсан те энэ шинэ гоё санаа, шинэ гоё адал явдал, гоё амьдралын гоё тийм урам зориг өгсөн зүйлсүүд орж ирэхэд өөрийнхөө логик ухаанаараа татан тийм ээ зөв шийдвэрүүдээ гаргаарай гэж. Тэгээд 10 сарын сүүлээр 11 сардаа зориулаад бас нэг шинэ гоё урам зориг, амьдралын нэг гоё шинэ тийм утга учирч гэдэг юм уу маш нэг тийм нэг сонирхолтой зүйл 10 сарын сүүлээр бас тохиолдох харагдаж байна. За тэгээд бичлэгийг үзсэнд баярлалаа. Subscribe дарж аваад маш их баярлалаа. Та бүхнийхээ комментиг бүгдийг уншиж байгаа. Subscribe дараагүй бол дахиад дараарай. За баярлалаа. Баяртай.